За хүн намын даргын хувьд бол би нөгөө намын нийт одоо зохих шатны байгууллагынхаа гаргасан шийдвэрийг ярьдаг. Тэгэхээр энэ бол манай намын байр суурь. Тэгээ бид бол байр сууриа бол хатуугаар байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэр бол Монгол улс хөгжөө гэх юм бол одоо хамтарч явах усаар аргагүй л гэсэн юм байр суурьтай байсан. Тэгээд ардын намын баг хурал бол хуралдсан. Та бүхэн санаж байгаа бол хурлын өмнө би бас нэг мэдээлэл хийсэн. Тэгээд шийдвэрийг нас харсан. Тэгээ одоо 3 нам ингээ хамтрахтаа гэрээ байгуулсан. Та бүгд мэдж байгаа. Тэгээд тэрэн дээр бол 4 зүйл залт дээр тохирсны хамгийн гол зүйл залт нь юу байсан бэ гэхлээр энэ бол 35 жилийн одоо энэ угширсан асуудлуудыг эр зориг гаргаж шийдъя. Том реформуудаа хий, том төслүүдэд хөдөлгөе. Эдийн засгийнхаа бодит прагматик асуудлуудыг хамтар шийдъя гэсэн ийм зүйл залт байсан. Одоо тэгээд уг нь энэ ажлаа ингээд хийж чадсангүй. Реформуудаа эхэлж чадсангүй, төслүүдэд явуулж чадсангүй гэх юм бол би ойлгож байгаа. Тэр тохиолдолд бол одоо хамтарсан засгийн газарт дүгнэлтээ тавьд явах нь зүйтэй байна. Гэтэ миний ойлгож байгаагаар бол энэ хамтарсан засгийн газар бол яг энэ гэрээнийхээ дагуу маш сайн ажилласан. Би энийг бүр онцлон хэлмээр байна. Арц намын сайдуу сайн ажилласан. Засгийн газрын бүх сайдуу сайн ажилласан. Луугаан төмөр дарга маш их гал авч ажилласан. За бид нар өвчлөө гэсэн нийгмээр ингээ шүүмжлүүлсэн ч гэсэн эрчим хүчний реформыг амжилттай хийж чадсан. Үр дүнд нь одоо хөрөнгө оруулалт орж ирээд 28-аас 30 он гэхэд Монгол улс эрчим хүчний бие даасан хараат бус улс болно гэдэгт бол зориод явж байгаа. Итгэл үнэмшилтэй байгаа. Ажил бол явж байгаа. Гэтэл ингээд 3 нам шийдчихэд нэг намынх нь баг гурлаар дүгнээд тэгээд гэрээнийхээ үргийг биелүүлсэнгүй гэж байгаад бол би дотроо бол харамсаж байгаа. Тэгээд албан ёсоор тэр яаж хандахыг нь харъя. Дахиад нэг зүйлийг хэлэхэд бол Монгол улс бол парламентын засаглалтай улс юм байна. Тэгээд засгийн газрыг хаанаас бүрдүүлдэг юм бэ гэхээр парламентаас бүрдүүлдэг шүү дээ. Энэ бол төрийн эрх барих дээд шатны байгууллага. Тэгээд энд 5 одоо суудалтай улс төр өвчин байгаа. Үүний нэг нь бол ардын нам. Тэгээд ардын намын нэг шийдвэрээр ингээд засаг дүр өөрчлөгдөд байж болохгүй. Тэгээд үндсэн хуулийнхаа зохицуулалтын дагуу улсын хурал бол асуудлаа хилцээд явах нь зүйтэй байх. Тэгээд засгийн газар хамтарсан засгийн газар огцрох үгүй юу гэдгийг бол парламент дээр шийдэх явах нь зүйтэй л гэсэн байр суурьтай байна. Намын баг хурал болоод нэлээд хугацаа өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд энэ яг гадаас цаасаар гэсэн зүйл байна. Баг хурлын төвд шийдвэр. Одоогоор надад ирсэн мэдээлэл огт байхгүй байна. Би яг та бүгдтэй адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байна. Баг хурлын зөвлөлт баг хурлын дараа бас уулзсан. Энэгээр юу ялцсан юм бэ? 3 намын дарга бол уулзсан. Тэгээд уулзаад ялангуяа ганц төмөр дарга бит хоёрын байр суурь бол ижилхэн байгаа. Албан ёсоор тэр гэрээгээ дүгнээд тэгээд үндслүүдээ гаргаж ирээд тэгээ бидэрт өгөх юм бол бид нар түн дээр нь үндслээд энэ 3 намын хүрээнд бодлогын зөвлөл гэж байдаг. Тэгээ энэ бодлогын зөвлөлөөр асуудлуудаа оруулаад хилцээд явах зүйтэй юм байна. Бас энэ засгийн газрын хурлаараа бас ерөнхий сайд бас одоо мэдээлэл өгөх байлгүй дээ. Тэгээд их хурлаараа бүгдээрээ сайхан ярилцсан. Уулзж явах үед оюун эрдэнэ сайдын хувьд ямар тайлбар хийсэн болоо? Танай намын удаас яа гэсэн юм бэ? Гэсэн намыг бол гэрээгээ зөрчсөн байх. Дараа нь ч гэсэн гэрээг зөрчсөн мэдээлэл нь яг зөрчиж гарч нөө гэрээн дээр заах. Тэгээд тогтоол дээр бол яг арс нам хүн нам гэдэг юм. Нэр зөрчсөн тогтоол хараагүй шүү дээ. Би өмнө ярьцлага өгчээсэн байр суурь маань хэвээрээ хүн нам байна уу байхгүй байна уу тэр бол 30 дугаар асуудал. Гэхдээ өнөөдөр дэлхийд даяар бужигнаж байгаа ийм үед бид нар дотроо нэгдэж нэгтраад энэ сорилтыг давах ийм л ганцхан боломж байгаа. Тэгээ хэрвээ ингээд ардын нам түүгээрээ ингээд засгийн газараа байгуулад явна гэдэг юм бол болно шүү дээ. Мэдээж бидний хувьд бол болохгүй зүйлийг нь одоо шүүмжлэл болох зүйлийг нь дэмжээл явах бах тий. Агтяг өнөөгийн ус төрийн нөхцөл байдалд бол тэр бол бодит байдал дээр бол хүнд. Тэгээ би бас өмнө хэлжсэн. 96-аас 2000 оны хаус байдал руу орох юм байна. Маш олон засгийн газар огцрох юм байна. Үр дүнд нь засаглалын өөрчлөлт ийм дүр зураг бол явж байна. Маш олон гишүүд бас яриа л ихсэн байлаа.
Тэгээ тийм болохоор миний байр суурь бол хэвээрээ юу вэ гэхээр Монгол улс арчилсан улс байх хэвээр, эрх чөлөөтэй улс байх хэвээр. Тийм болохоор явж энэ бол засаглалын асуудлаар л очиж тулнаа гэдэг та бүдэл харах байх. Тэгээд үүнийгээ бол одоо ерхий сайд өөрөө бүлгүүдээр орж иж танилцуулга хийх хэрэгтэй байлгүй дээ би. Хүн намын улсын уралдах зөвлөл дээр ирж танилцуулга хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Уран намын даргаар уулзч явах үед оюутан сайд ямар нэгэн тайлбар хийлээгүй юу? Хурлын стандартаар хурдуулаад тийм. Ер нь хуралдаа хэр удаа үзсэн юу? Яг оюутан ерхий сайдын хувьд бол нэг л байр суурьтай байгаа шүү дээ. Бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ цаашаага энэ холимог системийг оруулж ирэхдээ барьсан ямар зарчим бэ гэхээр 35 жилийн энэ хоёр намын тогтолцоо явсаар хагаад нэг намын тогтолцоо болчлоо. Тэгээ цаашаа манай нам бол дийлэхгүй. Тэгээ цаашаага ингээд арчсан тогтолцоо маань эргээд авторитар дэглэм рүү орчих ийм нөхцөл байдал үүсэж байгаа болохоор бүгдээрээ нэг хамтарч яа гэл. Ингээд хүн намын хувьд бол 3-4 жил ингээд бүх аймаг орон нутгаараа яваал иргэдтэйгээ уулзаал хамтарч бид нар хийсэн үнэ. Одоо байр суурь нь бол хэвээрээ байлаа. Хэрвээ ингээд хамтрахгүй тохиолдолд бол би ажиллаа өгнө. Хамтраад энэ доктортой байдлаа хадгалаад явнаа. Парламентын арчлалынхаа талд байна. Ямар нэгэн засаглалын өөрчлөлт байхгүйгээр цаашаага ингээд парламент маань 126 гишүүн өнөөдөр зөв юм байна. Цаашаага энэ өөрөө дараагийн асуудал нь эдийн засгийн одоо том төслүүдийг хөдөлгөх юм боломж нь мөн юм байна гэдгийг иргэдтэй ойлгуулах энэ асуудал дээр би хаавтай байна л гэсэн байр суурьтай байна. Нэг асуултанд хариулаад өгөөч. Оюун эрдэнэ сайдын хүүгийн тасагтай холбоотой асуудлыг эргэж хөнжилсэн. Гэтэл энэ гэр бүлийн асуудал цаашлаад энэ төр засгийн асуудал болчиход байна л да. Хамтарсан засгийн газар цаашаад явах уугүй хэсэг дээр тулчаад байна. Энэ тал дээр та яг хамтарсан засгийн газарт байгаа одоо намын яг энэ зогсож байгаа бол би ингээд зарим сэтгүүлчдэн загнуулаад хэлсэн шүү дээ. Тэр орлогоо нотлоод явах нь зүйтэй, залуучууд жагсаалд идж байгаа нь зүйтэй, арчилсан орон шүү дээ энэ ч. Гэтэл тэр орлогоо нотлоод явах хэвээр асуудлыг шууд ингээд хамтарсан засгийн асуудал болгож хувираад тэгээ ардын намын баг хурлаараа ингээд хилцээд явж байгаа. Энэ бол буруу л гэж би хэлсэн шүү дээ. Байр суурь. Тэгээ хүмүүс бол мушгаад хэлэлт. Тэгэхээр өнөөдөр бол хүн нам бол би байр суурь дахиад хэллээ. Хүн нам бол бүх орон нутгийн салбартаа 100 мянган гаруй дэмжигч гишүүдтэй улс төрийн том өвчин болцсон. Одоо бид бол шаардлага тавьж байгаа шүү дээ. Ардын намынхаа та нар ингээд улс орныхаа эрх ашигыг урдаа харж байна уу? Аль эсвэл өөрийн намынхаа эрх ашигыг урдаа харж байна уу? Арцсан намын бас зарим хэсэгт хэлээд байгаа шүү дээ. Та бүгд маань ингээд хамтарчаад тэгснэ бид нар сөрөг хүчин байх хэрэгтэй гэсэн ийм байдлаар ингээд яваад байх нь улс орны эрх ашиг үгүй юу? Хүн намын хувьд бол бид нар яаж шүүмжлүүлж болно? Гэхдээ хүн намын хувьд бол Монгол улсын эрх ашиг чухал. Бид ямар ч тохиолдолд парламентын арчлалынхаа талд бол байна. Ямар нэгэн засаглал солих асуудлыг бол эрс эсэргүүцсэн. Нөгөө талд Монгол улсын эдийн засгийн одоо хөгжлийн асуудал дээр том төслүүд бүтээн байгуулалт, гатны хөрөнгө оруулалт, эдийн засгийн прагматик бодлогод дээр бол хүн нам хав хатуу зогсноо. Ингэхгүй бол үргэлжийн мөнхийн ядуу байна. Ингэхгүй бол үргэлжийн мөнх сонгууль нь юм одоо санал худалдаа авалтаар явна. Тэгээ ингэхгүй бол арчлал хөгжих ямар боломж авах. Дахин анхдагч шүү, өндөг анхдагч шүү гэдэг үг байдаг. Энэ тохиолдолд байж л да ганц үг хэлчихдэггүй. Тэгэхээр шүү дээ өндөг анхдагч шүү, дахин анхдагч шүү. Улс төрийн доктор, улс төрийн энэ байдал нь анхдагч шүү, эдийн засаг анхдагч шүү, эдийн засаг нь анхдагч шүү, сэтгүүлчтэй. Тэгэхээр эдийн засгаа бид нар байж байгаа. Эдийн засгаа бид нар айгуу сайн одоо бодлого хийж ээж нэг хүнд оногдох бодит орлого $10,000 болгож байж бидний популизмаас сална шүү. Санал худалдаа авалтаас сална. Бодлогын улс төр явдаг болно. Тэгэхгүй ийм одоо орлого багтаа нийгэм цаашаа ингээ бужнаад явах юм бол манай арчлалт бол маш том ингээд тэрэн дээр би ерөөсө буруу шаагаагүй шүү дээ. Тэгээд орлогоо нотлоод болохгүй бол хариуцлага үүрээд явах нь бол ямар ч улс төрчийн одоо үүрэг шүү дээ. Тэр тохиолдолд орлогоо нотлож чадахгүй бол тэгэл оюун эрдэнэ ерхий сайд ажиллаа өгөл явах хэрэгтэй шүү дээ. Энэ өөрөө хамтарсан засгийн газрын асуудал биш шүү дээ. Тэр гэрэн дээр хариуцлагын асуудал юу гэж тавигдсан бэ? Яасан нэ? Одоо энэ засагч онгоцон хүмүүс хэлчихэж байна шүү дээ. Тэгэхээр та хамтарсан засгийн газарт ажиллаж байгаа сүүдийн хамгийн дараагийн оюун эрдэнэ дараад
одоо энэ асуудлаа тайлбарлаач. Олон нийтэд ил гараач шаардлага хийж байгаа юу? Уучлалын үеэр энийг хийсэн. Одоо өөрөө бол хэлж байгаа шүү дээ. Бид нар сэтгэрхий зүй симхийн хадаг авсан байх юм бол хариуцлага хүлээнэ л гэт. Тэгээ хуулийн нэлтийн байгууллага нь одоо ингэ шалгаад хүүхэд нь ирээд шалгуулж байгаа юм байл шүү дээ. А тэн дээр ямар нэгэн зөвчлөлт гарч ирэх юм бол тэгэл тийм шаардлага тавина шүү дээ. Одоо ингээд та бүгд чинь ингээд хоёр юм ялгамаар шүү дээ. Тэнд ингээд орлогоо нотлох гэдэг асуудал ингээд явж байхад энд ингээд хамтарсан засгийн газар буруу гэдэг асуудал явахлаар энэ чинь юу гэсэн үг юм чи Монголоос хөгжихгүй үстэй. Тийм биз дээ. Харин тийм бол тэр энийг би шүүмжилж байгаа нь бодит байдал байхгүй. Энэ болохгүй л гэж бүр өмнө шүүмжилсэн шүү дээ энэ. Та нар ингээд асуудлаа буруу тавиад байна. Газар байгуулагдах үед 3 намын дараа гэрээ байгуулсан. Энэ гэрээн дээр хамтарсан засгийн газар унвал хэрвээ ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээнэ гэдэг заалт бий юу? Гандгүр даргын хувьд бол 3 намын дарга нар хамтын хариуцлага хүлээнэ гэдэг ийм заалттай гэдэг ийм зүйлийг хэлээд хамтарсан засаг унвал ажиллаа өгнө, намын даргын ажлыг өгнө гэдэг хэлсэн. Тийм хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалт бол байхгүй. Зөвхөн хамтын хариуцлага хүлээнэ гэдэг энэ улс төрчин байр суурь шүү дээ. Би ганц төмөр даргаыг бол маш их ойлгож байгаа. Маш их тийм төвчээр гаргаж маш олон юм гүтгэлд оромжлыг шингээж жагаад ардсан намыг нэгтгэж чадсан дарга нь. Хоёрдугаар та хамтарч ажиллаж байхад маш их тийм дэмтэй байсан. Бид нар яг нам үл харгалзаад яг нэг юм багаар ажиллаж чадсан байхгүй. Тэгээ энэ бол маш сайн жишг байсан. А тэнд бол ямар нэг эрх ашиг байхгүй байсан шүү. Ямар нэгэн хулгай огт байхгүй. Бүгд ажлын төлөө 7 хоног ингээд тасралтгүй ажилладаг байсан. Энд бол манай ардсан намын сайдар маш сайн байсан. Ардын намын сайдар сайн байсан. А тэгээд түн намынх ч гэсэн бас ингээд чадлынхаа хэрээр бас реформа хийгээд ингээд явсан. А тэгээд том ажлууд ингээд хөдлөөд явсан. Урамтай байсан. А тэгээд энэ бол 35 жил ингээд өөр хоорондоо хэрэлдэж муудалцсан. Энэ Монголын одоо арчлалын энэ сөрөг талыг бол бид нар засаж чадах юм байна. Итгэл үнэмшил байх юм байна. Цаашаа бид нар том төслүүдэд хөдөлгөөд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж чадах юм байна. Арчлаа хамгаалж чадах юм байна. Цаашаа мэдээ шүүмжлэл байлгүй л яах вэ? Энийг бол даваад тэг эрх ашиг дээр нэгдэж чадах юм байна гэдэг ийм итгэл үнэмшил бидэрт бол төрсөн. Одоо энэ итгэл үнэмшлээ бол хамгаалж явах нь зүйтэй. Харамсалтай манай ганц төмөр дарга бол өөрөө одоо итгэл үнэмшил маань тасралтаа ажиллаа өгье бол гэсэн байна. Би бол энэ дээр бол жаахан өөр байр суурьтай байгаа. Уг нь шүдэд суугаад цаашаага ус орныхоо төлөө ингээд явах зүйтэй л гэсэн байр суурьтай. Гэрээ зүг